Нэгдүгээр дэвтэр 7 дугаар бүлэг. Шударгабаатар Бавуужовын хэрэг. Хятад мөрдөлт мөшгөлтөөс зүхтэн харчин гүн Бавуужов цэргүүдтэйгээ 1915 онд Ягузар хотготын хийдэд зүхтэн ирлээ. Анх Богд хаант Монгол улсыг байгуулахад хүчээ өргөе хэмээн хүрэндэрсэн Бавуужов улсын түшээ гүнгийн хэрэгэм хүртэж цэргийн яамны дэс түшмэл болсон билээ. 1913 онд Өвөр Монгол ахан дүүсээ хамгаалахаар Богд хаант Монгол улсаас 5 замын цэрэг мордуулахад нэг ангийг нь удирдан явж чуулалт хаалх хүртэл байлдаж Шударгабаатар цол хүртсэн нэгэн юм. 1915 оны Хяахтын 3 улсын гэрээгээр Өвөр Монгол хамрагдахгүй болсныг мэдмэгц нутаг хошууныхаа төлөө амиа өгнө хэмээн андгайлж харчин цэргүүдэн дагуулan Өвөр Монгол руу одсон билээ. Одоо Хятад цэрэгтэй байлдан хүч дутаж өдөр шөнөгийн мөшгөгтөн Монголын нутагт дутаан ирж буй энэ. Ягузрын хийдэд ирсэн цэргүүдээ хуарагнан буухыг тушаагаад Бавуужов гүн Ягузар хотогт галсан дашид бараалгачээ. Хотогтын амар амгалан айлдахын цайн улсны дараа Бавуужов "Номын их хотогт та намайг дагалдан яваад цэргүүдийг хийдэд амрах зөвшөөрөл олгож тус болно уу? Нутаг хошууныхаа ард түмний төлөө Хятадын хар цэрэгтэй байлдсаар сум хэрэгслэл дуусч хүчин мөхсдөж ах トゥ монголчуудаа зорин ирэв" хэмээхэд Ягузар хотогт "Нам ховрог бид их болсон 6 зүйл хамаг амтны тусын тулд байдаг тулд юунд дургүйцэн. Харин араас мөшгөн яваа Хятад цэргүүд тань сүм орон хийдийг талж ард иргэдийг дээрэмтэн түүэх вий хэмээн сэтгэл түгшин" гэж айлдав. Бавуужов Хяахтын газар байгуулсан гэрээгээр дундад улс халах Монголын нутагт цэрэг оруулахгүй гэсэн тул та бүхэнд зовлон чирэгдэл авчрахгүй хэмээн сэтгэж дутааж ирэв. Хэсэг хугацаанд ядарсан цэргүүдэн амраахад их удалгүй нутаг орноо зорин явах болно гэж хариулжээ. Богд хаант Монгол улс байгуулагдсны дараа Өвөр Монголын 35 хошуу, Цэнхай, Алшаагийн монголчууд Богд хааны зарилгийг хүлээн авч шинэ Монгол улсын бүрэлдэхүүнд нэгдэн орхоо илэрхийлсэн билээ. Өвөр Монголын хошуудад тусгаар тогтнолын хөдөлгөөн идэвхтэй өрнөж Монгол улсад нэгдэн орох тухайн нутагтаа бослог гарган манж Хятадын эрхтнүүдийг зайлуулах, зэвсэгт тэмцэл өрнүүлэх зэргээр эсэргүүцэл явж байсан юм. 1912 онд Баргын хошуудын ноёдууд сэм хуралдаж Монгол улсад нэгдэх бослог гаргахаар тохиролцож нутгаасаа Хятадын албаны хүмүүсийг хөөн зайлуулжээ. Энэ үеэр зостын чуулганы дарга Бавуужов хорчин Бинтвангийн хошуунд очиж халахад гарсан хөдөлгөөний тухай мэдээ аваад сэтгэл нэгт нөхдөд дагуулan хүрээг зорж гарсан билээ. 1905 оны Орос Японы дайнд Японы талд оролцож цэргийн туршлага хуримтлуулсан түүнийг хүрээнд нааштай хүлээж авч түшээ гүний хэрэгэм шагнан цэргийн яамнаа хуваарсан юм. 1913 оны ихэр Өвөр Монголын чуулгануудыг хамгаалах зорилгоор Богд хаант Монгол улс 5 замаар их цэрэг мордуулв. Цэргийн ерөнхийлөн захирах сайдаар түшээ таван чагдарч яв. Цэргийн жанжнаар Баргын манлайван дамдын сүрэн томилж баруун өмнөд замын цэргийг гүн содон өмдөрж Даргангийн замын цэргийг гүн Навангомб, харчин гүн хайсан Бавуужов нар баруун зүүн сүндийн замын цэргийг дэдсайд насан равжих, урд 3 гүний замын цэргийг зүтгэлд Ягузар хотготын хийдийн замын цэргийг Бээс Чимэц сэрэн, харчин гүн Найданжав нар удирдан морджээ. Хүрээнээс Өвөр Монголын хошуудад мэдгдсэн бичигт бидний язгуураас нэгэн хугацааны яс махны төрөл дотоод гадаад хэмээн ялгаас зохихгүй. Бидний Монгол бүгдээр нийлж нэгэн улс болж язгуураас багтсан газар орон зах хэлхийг эзлэн хүй газрыг тэмцэхгүй боловоос дундад улсаас дайлах цэрэг гарваас олон гадаад улсад шударгыг барьж шүүмжлэхгүй. Та нар Монгол цэрэгт туслан шалмгайлан газар орноо эзлэн авсугаа. Бүү Хятадын омтгой үгийг сонсож нэгэн аймгийн дотор харилцсан өшөө дайсан болоход хүргүүлэх тун гэж бичсэнийг Өвөр Монголын хошуудын олон түмэнд дуулган зам зуураас цэрэг татан хүчийг зузаадхан давшиж оржээ. Энэ дайнаар Монгол цэрэг 60 гаруй том жижиг тулалдаан хийж ихэнхт нь ялалт байгуулсан юм. Удалгүй Бавуужовын цэргийг Өвөр Монголын хурц байс Төдөнгийн хошууны өмнөд хэсэгт суулгажээ. Байлдааны ажиллагаа төр зогссон байсан үед Бавуужовын өргөөнд хүрээ буцаж явах болсон хайсан гүн морилов. Хайсан гүн
Манай цэргийн байлдааны ажиллагаа сайн явж байна да. Сумья баатрын цэрэг шилийн голын бандит гэгэний сүмэс давшиж, шургаа хөөрөгт байсан хятад цэргийг цохиод авгын зүүн засгийн хошууг эзлэн авсан гин. Тэгээд Бяруу хотыг эзлэн Захрын цөлд тулж очсон байна. Манлайбаатрын цэрэг долон нуур руу хөдөлж, Хүйсийн тал Хомогийн цагаан нуурд хятадын цэргийг хэд дарж долон нуурт тулж очсон гин. Шалгарсан Баатар Муранга Найданжав гүнгийн цэрэгч амжилттай давшиж, Сөнөд Захар байрын хошуутын нутгийг чөлөөлж Хөх хот руу давшиж байгаа. Баатар гүн лам зүтгэлд дүшмэл галсан самдан төгжин ям гүний цэргүүд улаан цаваар Хөх хот руу давшиж байгаа юм байх. Ийм чухал үед хүрээ буцхаас өөр аргагүй болсон туйлын харамсалтай гэж өгүүлжээ. Хайсан гүнд богд хааны зарилгаар Эрдэнэман намсрын хошуунаас нутаг таслан өгсөнд дургуйтсан намсрай бангаас хайсан гүн газар нутагта Орос хятад иргэд авчирч тариабудаа таривсан хэрэгээр зарга гаргаж хуучин нутгаан буцааж авахар хэрэг үүсгүүлсэн тул дуудагдан хүрээ буцах болсон нь энэ. Эрдэнэман намсраатай энэ зарган хэрэг ужигран сүулдэ хайсан уруугч шарвчаар дуудахад хүрч эрүү шүүлт тулган зовоосон билээ. Богд хаантай мэглүү хуваалцдаг дотны найз Эрдэнэмантай заргалдаж, элдвэр хардагдан сэрдэгдсэн хайсан цаашдаа Монголын тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөнд сэтгэл хөрч нутаг буцан отоход хүргэсэн. Хайсангийн яриаг сонсож суусан Бавуужив. Тантай холбоотой зарга хэрэг одоогийн зорьсон их хэрэгтэй тань дүйцэшгүй өчүүхэн тул санаа зовсны хэрэггүй бизээ. Харин хүрээ орохдоо манай цэргийн сум хэрэгслэл дуусч хүнс хангамж хүндэрч буй талаар айлтгал өргөж дэмийг олж ирвэл хэрэгтэй байна. Манай цэрэг эрэлхэх зоригтой байлдаж буй хаан эзэнтэж айлтгах буй за. Шандын талын байлдаанд Манлайбан бух чичүүр гэдэг арга хэрэглэж шөнө хятад цэргийн голоор хоёр тийш буудан гарахад хятад цэрэг хариу буудаж өглөө болтол хоорондоо байлдан олноор сүнсэн. Хүйсийн талд салхи дагуулan хятад цэргийн байрлал тийш гал тавьж сандран өмсөн цэргийг хядаж галзуу барын дайралт хэмээх аргыг хэрэгэлсэн. Энэ мэтээр зориг төгөлдөр байлдавч сум хэрэглэл хүнс хангамж дуусч аргагүй итгэд хүрч байна. Нутгийн сайн дураар ирсэн цэрэг цахиур буунаас өөр зэвсэггүй зөвхөн олзлсон буугаар хангавч сум хүрэхгүй байна. Хоол хүнсч тасарч нутгийн иргэд дайны хүлд нэрвэгдэж цэргийн хангамжинд мал адуу өхөс татгалцах боллоо. Энэ байдлаас цэргийн сэтгэл санаа алдарч зарим газар урвалт үүсчиж магадгүй байна. Бэс насан авжих хятадын талд урвж нууц хэлэлцээ хийж эхэлсэн гэх мэдээ дөнгөж сая ирэв гэж айлтгад хайсан гүн хүрээнд зэвсэг хэрэглийн асуудлыг хичээнгүйлэн хөөцөлдөхөр амлаад морджээ. 1913 оны 11-р сард Богд хаант Монгол улс Оросын шахалтаар сэргээ татахаар болоход Манлайбаатар Дамжинсүрэн өвчний улмаас чөлөө мэдүүлж хүрээ буцахад Бавууживт шудрах Баатар цол хайрлан зүүн өмнөд хязгаарын монголчуудыг тохиноолох сайдаар томилсон юм. 1913 оны эцсээр Орос хятадын тунхаглал гарч гадаад Монголын нутаг дэвсгэрийг Улиастай ховд хүрээний жанжин сайд нарын харьяаны нутгаар хязгаарлан ойлгохоор болсон нь өвөр монголчуудын тэмцэлд томоохон цохилт болов. 1913 оны хавар Оросын консул Миллер гадаад яамны сайд Чинван ханд доржид бараалгажээ. Миллер Бээжин хотно Орос улс болон дундад эргэн улсын засгийн газрын хооронд гадаад Монголын ирээдүйн асуудлаар яриа хэлэлцээ явж буй. Энэхүү хэлэлцээгээр манай улс танай улсын өөртөө эзэрхэх эрхийг дундад эргэн улсаар хүлээн зөвшөөрүүлж Монгол нутагт хятад цэрэг иргэдийг оруулахгүй байх тухай ярилцаж буй билээ. Гэтэл өвөр Монголын нутагт орсон танай цэргийн байлдааны ажиллагаа хоёр их улсын гэрээ хэлэлцээрийг ямагт буйснуулах тул цэргийн татаж авахыг хичээнгүйлэн хүсхийг надад даалгав. Химээхэд хандван дотоод чуулганы ноёдоос Монгол улсад нэгдэх хүсэлтэд илэрхийлсэний дараа тэнд хятадын цэрэг орж иж чуулганы ноёдыг барьж хорих айлхан сүрдүүлэх явдал ихэлсэн. Иймээс үндэс угсаа нэгт монголчуудаа өмөрөн хамгаалах зорилгоор цэрэг мордуулсан билээ гэж хариулжээ. Миллер хөмсөг зангидан байж танай Монгол улс манай хоёр их улсын хэлэлцээнийг эрх биш хүлээвэл зохино. Манай улс зөвхөн танай улсын эрх ашгийг чухалчлан хэлэлцэж байгааг Монголын ихэс дээдэс ойлгомоор юм гэж хямсалцаад
Хэрэв Монгол зэрэг байлдааны ажиллагаа явуулсан хിവэрэ байж хоёр их улсын хэлэлцээнд бэрхшээл учирсаар байх ахуул танаа улсад үзүүлэх цэрэг зэвсгийн тусламжийг зогсооход хүрэх аюултайг эрхэм вантан та богд хаанд айлтгах ажаамаа гэд ёслон гарч оджээ. Оросын талаас удаадараа шаардлага тавьж тулгалт хийсэн тул хүрээний засгийн газраас өвөр Монголыг зовоохгүй, гадаад Монголын нутгийн захад цэрэг суулгахгүй гэж хоёр улсаас баталгаа гаргавал цэрэгээ татан авч болно гэсэн хариу өгчээ. Удалгүй Миллер дундад иргэн улсын гадаад явдлын яамнаас халах нутгийн гадна бүхий зүүн Монгол, өвөр Монголын тайван суугчдыг хүчлэн дарахгүй, сэтгэлийг чангалан барих явдлыг эргэн цэргийн захирлуудад мэдэгдсэн ба дотоод Монголын тайван суугчдыг хамгаалж, аль болох тусламж үзүүлэхээр өөрийн хэрэг шийдэгчдэд нийтлэн тушааж, ерөнхийлөгч Юан Шикан зарилгийг тархаав гэж мэдэгдснээр Монгол улс цэрэгээ өвөр Монголоос татахаар болжээ. Бавууч хүрээний яаралтай давхин ирж, цэргийн ерөнхийлөн захирах сайд түшээд ван чагдарч авт захар бэс Сумьягийн хамт багаалглаа. Бавууч дотоод чуулганы олон монголчууд шин сэтгэлээс халахыг дагаж хятад цэргүүтэй байлдаж буй билээ. Гэтэл цэргийн ажиллагааг зогсоож буйд цөхрлөн барж халахуудыг үзэн ядах хэмжээнд хүрч байна. Нэгэн цусны ахан дүүс атал биднийг ийхүү орхилоо хэмээн харааж зүхэж байна гэхэд чагдарч яв. Монгол улсын цаашдын хувь заяаны талаар 3 улсын хэлэлцээ эхлэхээр болж байгааг та дуулсан бизээ. Саяхан Оросын зүгээс дунд дэргэн улсыг шахаж өвөр Монголд цэрэг ирүүлэн байлдуулахгүй байхыг тохирсон. Иймээс бид цэрэгээ татахад хүрэв. Монгол улс энэ хэлэлцээгээр өвөр Монголыг Монгол улсын хүрээнд ойлголцохоор шамдан ажиллаж буй. Амаргүй хэрэг гэдгийг та ойлгох буй за. 3 улсын хэлэлцээний байдлыг харахаас өөр арга замгүй гэж айлтгад Бавууч. Миний цэргийн ихэнх нь харчин хорчин хүмүүс билээ. Тэр хүмүүс хэрхэх билээ гэж асуув. Чагдарч бодлогошрон байж нутагтаан байхаас биш яах вэ? Харин хятад цэрэг довтлон орж ирэхгүй бол байлдахгүй байхыг хүсмөө гэж айлтгад Ялгуун-Баатар Сумья бэс бидний нутаг халахаас хол билээ. Бид хэрхэв гэж асуув. Чагдарч Сумья бэс нутаг олгохыг хүссэн айлтгал богд хаанд оруулна гэж амлажээ. Удалгүй Сумья бэст Сэлэнг мөрний хавьд Монгол Оросын хил орчимд хошуу таслан олгосон ба хожимын нутагт анх ардын журам цэрэгийг байгуулахад Сумья бэс цэрэг татан нийлүүлсэн юм. Арган марагдсан Бавуучав нутагтаа буцаж ирээд цэрэгээ 2 хувааж 1000 цэрэг долнуур хавьд 1000 цэрэг зостын чуулганд байлган Хяактын хэлэлцээрийн дүнг хүлээжээ. Хяактын хэлэлцээний явцыг чих тавин хүлээсэн Бавуучав хэд хэдэн удаа улсын дээд доод хуралд захидал бичиг илгээн ар өвөр Монголыг нэгдэх хэрэг бүтэхгүй тодорхой учир дундад иргэн улстай байлдах санал тавьж байсан ч хүрээнээс хориглоод л байлаа. Энэ үед Долон нуурын хятад цэргийн захирагч Хуамоу Чэн харчин лам Тогтбат баян нарыг элч болгон зарж Бавуучавтай уулзуулжээ. Баян лам Хуан захирагч Эрхэм Баатар таны хүндэтгэн биднийг зарж илгээлээ. Дундад улсын ерөнхийлөгчийн зарилгаар тайван амгалан оршиж буй Монгол иргэдийг хамгаалан асарч хүндэтгэж байхаар болсон. Учрын болсныг болгон Эрхэм Баатар таныг мөчөөрхөн тэмцэлтхийг болж хятадд дагаар орвол шан харамж өндөр хэрэгэм амлан гүйцэл дүүлж болохыг уламжилж өгнө хэмээн биднийг зарв гэсэн Бавуучав ихэд хэлгэнэн нутаг усныхан зов зүдэрсэн ард түмнээ би шан харамж цалин хүллүүгээр солино гэж яаж сэтгэв? Монгол улсынхан төлөө амбиа хайрлахгүй зүтгсэн болохоос хэрэгэм зэргийн төлөө яваагүй билээ. Монголынхон эсрэг үйлсэд хүчин зүтгэж яваа энэ 2 урвагчийг барь гэж тушаахад хяанаар нь 2 ламыг барьж авч хүлэв. Сандарч мэгдсэн лам нар уйлж хайлан ам гуйхад Бавуучав шүдэн зууж уул нь урвагчдын зүрхийг нь сугалж тугдах ёстой юм. Ухур мөчтөөс мөнгөн чунаж алдаа гаргасан гэж үзэж амийг өршөөй. Энэ 2-ын чихийг огтолж тэр Хуан захирагчд нь ээлгэ гэж тушаажээ. Хяактын хэлэлцээгээр өвөр Монгол автономт Монгол улсын бүрэлдэхүүнд багтахгүй болсныг сонссон Бавуучав энэ гэрээг хүлээн зөвшөөрч хэрхэвч чадашгүй. Хулгай Юан Шикатай эргэгчин эмэгчний үзэн хэмээн андгайлж байлдааны ажиллагааг дахин эхэлсэн. Хүрээнээс тусламж дэмжлэггүй болсон Бавуучавын цэргүүд цэргийн агт
хоол хүнсийг орон нутгаас дайчлан авахаас өөр аргагүй болсон нь хулгай дээрэм хийсэн гэсэн хэрэгт холбогдоход хүрч хятадууд цэргийн хүчээр довтлох аян шалтгаыг бий болгожээ. Мөн зэр зэвсгээр гачигдсан Баожав Япончуудтай холбогдсон тэдний тусламжийг авахд хүрсэн нь хятадын нууц албаны хараанаас гараагүй бөгөөд Японы нөлөөг ихсгэх аюул болоозаа хэмээн болгоомжлоход хүргэсэн билээ. Японы тагнууч Мори гэгч эмчийн дүрээр Баожавтай ирж уулзсан зэр зэвсэг нийлүүлж байсан нь бас үнэн юм. Хятадуудтай хэд байлдаад сум хэрэглэл дуусч байлдах аргагүй болсон Баожав цэргээ дагуулan ухарсаар Сэцэн хааны нутагт орж эртний танил Эгүзэр хутагтын хийдэд ирсний учир энэ. Хэд хоног амарч байсан харчин цэргийн хуаранд гэнэт дөгшүүр зарлаж хятад цэрэг дөхөж ирснийг мэдэв. Баожав Эгүзэр хутагтад бараалхаж хятад цэрэг хэлцэрчихгүй гэж бодсон минь талаар боллоо гэж өршөөл өчөөд цэргэн авч хийдээс дутаан гарав. Хэрлэн лүү ухарсан Баожав хожим Эгүзрийн хийдээс дутаан ирсэн ламаас хятад цэрэг хийдийг эзлэн дээрэмдээд Эгүзэр хутагтыг барин авч буцсныг дуулжээ. Ерөнхий сайд Сайн ноён хаан Намнан сүрэн Адаад ямны сайд Цэрэнд оржнаар хүрээний хятад амбан сайд Чинлүүд бараалхан эсэргүүцэл илэрхийлв. Яахтын гэрээгээр хятад улс халахын нутагт цэрэг оруулахгүй байх үүрэг хүлээсэн билээ. Гэтэл саяхан хятад цэрэг Сэцэн хааны нутагт нэвтрэн орж Эгүзэр хутагтын хийдийг талж Эгүзэр хутагтыг баривчлан авч явсан бай. Манай засгийн газраас гэрээг зөрчсөнд эсэргүүцэл илэрхийлж Эгүзэр хутагтыг чөлөөлөхийг шаардж байна. Гэхэд Чинлүү орогдол хулгай Баожав жил шахам өвөр Монголын чуулгануудад хулгай дээрэм хийж буйг зогсоохоор манай цэрэг нэгсэн билээ. Эгүзэр хутагт орогдол хулгайг оргнуулсан гэмтэй хүн тул баривчлан авсан бизээ. Хэрэг тэр орогдол Баожавыг Монголын засгийн газар өөрөө цэрэг илгээн даран сөнөөж түүнийг баривчлан тушааж түүний үүмэнээс болж хятад худалдаачдад учирсан хохирлыг нөхөн төлөх аваас Эгүзэр хутагтыг тавьж явуулахад болохгүй зүйлгүй гэж Намнан сүрэн Баожав наран зостын чуулганы хүн бөгөөд Хяахтын гэрээний дараа өөр Монголдо үлдэн гэсэн тул манай засгийн газар хамааран мэд хэрэг биш юм. Бид түүнийг шууд баривчилж чадахгүй боловч хязгаар нутгаас хөөн гаргаж болох юм гэж хариу айлдав. Оросын талч Монголын засгийн газрын хүсэлтээр Бээжинд эсэргүүцэл илэрхийлж хүрээний консул Миллер Чинлүүтэй уулзаж ярилцжээ. Миллер хятад улс зөрчиж байгааг Орос улс хүлээн зөвшөөрч чадахгүй. Эгүзэр хутагтын хийд дээр болсон явдлыг та дуулсан биз. Эгүзэр хутагтыг нэн дарвис суллан тавьж цэргэн гаргахыг шаардж байна. Баожав Хяахтын гэрээний дараа өөр Монголдон үлдэж хүрээний засгийн газартай харилцаагаа тасалсан этгээд тул түүний үйлдэлийн хариу үзлэхийг Монгол улсад тохиж боломгүй байна. Гэсэнд Чинлүү гадаад дотоод Монголын хэл эзлэн тогтоогүй тул манай цэрэг хулгайч дээрэмчдийг мөшгөж аваад хаана ирснээ мэдээгүй байж болох. Энэ тухай сайтар судлан байж хариу өгье. Баожав Монголтой харилцаа холбоогүй болсон гэдэг харин худал шүү. Хэдхэн сарын өмнө Манлайбаатар Дамдын сүрэн түүнтэй очиж уулзаж 30,000 рубль тусламж болгон өгснийг та дуулаагүй юу? Дамдын сүрэн хувьяас тийм хөрөнгө туслах бэлчнээгүй хүн гэдгийг та мэднэ мэдтэй гэж аргагүй байдалд орсон хүрээний засгийн газар Баожавын цэргийг дарахаар Манлайбаатар Дамдын сүрэнгээр ахлуулсан цэрэг зүүн хязгаарт мордуулжээ. Цэргийн бүрэлдэхүүнд 1913 оны дайнд оролцож Баатар цолоор шагнуулсан Дамдны Сүхбаатар пулеметийн наводчикоор явжээ. Баргар царайсан Манлайбаатарыг харж яваа Сүхбаатарт хандан дарзав. Манлайбаатар их ууртай байх чинь вэ? Гэхэд Сүхбаатар ах トゥ монголчуудтайгаа байлдах гэж яваа хүн яаж сайхан ааштай байх вэ? Өөрөө ч барга нутгаа орхин энд хүчин зүтгэж яваа хүн харчин гүн Баожавыг ойлгож байгаа шүү дээ гэж санаа алдав. 7 хоног хэртээ явсны дараа Баожавын цэргүүдийн байрсан газрыг олж мэдсэн Манлайбаатар Дамдын сүрэн шөнөөр давшиж бүслэн ав. Өглөөгөр харчингууд бүслэгдснээ мэдэж нилээд буудалцсны дараа цагаан түгтэй морьтой хүн гарч ирлээ. Гал зогсож харчин элчийг цэргийн байрлалд оруулсны дараа түүнийг Манлайбаатарт хүргэж авчирв. Элч манай ноён Баожаваас эрэлхэх зоригт Манлайбаатар танд намайг зарж илгээв. Нутаг нэгт монголчуудынхаа эрх чөлөөний төлөө тэмцэж яваад хүчин мөхөст нь дутааж халахын нутагт цөмрөн оров. Гэхдээ ах トゥ нартайгаа байлдах хүсэл сонирхол алга байна. Хэрэг хүний ам эрсдүүлэхгүй гэвэл бид халахын нутгаас гарч явхад бэлэн байна гэж танд уламжлана уу гэлээ гэж хэлв. Манлайбаатар Шудраг Баатар Баожавыг хөндлөж явдаг хүний нэг бий билээ.
Гэхдээ гурван улсын хэлэлцээгээр байлдааны хэрэг нэгэнт дууссан тул Зевсгийн хураалгаад бууж өгөх хэрэгтэй гэхэд элч Баавожив Баатар Монголын төлөө амиа өгөхөр андгай тангараг тавьсан хүн билээ. Зевсгээ хураалга гэвэл бид хар хятадтай тэмцэж чадахгүй болох тул аргагүй та бүхнийг эсэргүүцэн байлтахад хүрч олон монгол хүний амь хохирно гэж намайг илгээсэн билээ. Та болгоон сойрхож биднийг хил нэвтрүүлнэ үү гэсэнд Манлай Баатар би адилхан өөр монгол хүн билээ. Нутаг нэгтэнтэйгэн алалцах хүсэл бас алга. Бид гал нээхгүйгээр та нарыг дарган явуулъя. Хэл гартал дээрэм хулгай хийхгүй байхыг шаардъя гэжээ. Баавожив өгсөн амандаа хурч замын айлуудыг түвэлгүй Манжуур руу гарч оджээ. Харин тэрээр удалгүй суллагдан хийддэн бутсан эвгүзэр хутагт гасан таштай холбоотой байж хүрээний засгийн газартай харилцаагаа түүгээр дамжуулан барьж байсан юм. Дэлхийн 1-р дан эхэлсний дараа Манжуур өвөр Монголд Германы тагнуулын нууц ажиллагаа эрс идэвхжив. Германы хөрөнгөөр байгуулагдсан Күнвэ Туан гэгч нийгэмлэг Вэшайхэ Имямпо чиглэлийн төмөр замын шугам Лашауго харбины төмөр замын гүүрэг дэлбэлэх зэргээр Дорнод хятадын төмөр замаар Оросд зэр зэвсэг техник хангамжийг саатуулах ажлыг голлон хийж байлаа. 1915 онд хөлбөмбөрийн ойролцоо байсан Баавоживын өргөнд Германы тагнуул Жанжин штабын Ахмад фон Папенгейм тэргүүтээ 8 Герман, 4 Хятад, 1 Монгол хүний хамт 20 тэмээ ачаатай иржээ. Фон Папенгейм Орос улс Америк нэгдсэн улсаас худалдан авсан их хэмжээний зэвсгийг Дорнод хятадын төмөр замаар тээвэрлэх гэж буйг тагнан мэдээд төмөр зам дээр хорлон сүйтгэх ажиллагаа хийхээр явж буй тэр юм. Тэрээр Баавоживтай уулзсан 50,000 оншгойд санал болгож түүний цэргээр Дорнод хятадын төмөр замын үйл ажиллагааг таслан боогдуулж хорлон сүйтгэх дэлбэлэх үйл ажиллагаа хийлгэх санал тавив. Оростой муудалцах үйл ажиллагаанд Баавожив оролцохыг хүссэнгүй. Гэхдээ фон Папенгеймд санал болгосныг нь сонирхож буй дөр үзүүлэн тэдний зорилгыг тандаад дагуулan 10 гаруй цэрэг өгч явуулаад нэн даруй эвгүзэр хутагтад цагтлилгээж фон Папенгеймийн тухай мэдээлв. Эвгүзэр хутагт Оросын консулд энэ мэдээллийг өгөөд хүрээнд зар бичиглгээсэнд хүрээнээс Оростой найрамдал харилцааг эрхэмлэж Германы тагнуулын үйл ажиллагааг талсан зогсоовол зохин хэмээн үүрэгдсэн байна. Оросын тагнуулын албач нэн даруй фон Папенгеймийн эрэлд мордож энд тэнд байсан тагнуулуудаараа эрен сурвалжлуулж эхлэв. Гэтэл Германы тагнуулын анги усан чигдсэн чулуу шиг сураг алдарчээ. Нилээдгүй эрэл сурал болсны эцэст фон Папенгеймийг Баавоживын цэргүүд баривчилж хөнөөсөн болохыг олж мэджээ. Баавожив эвгүзэр хутагтаас Германы тагнуулын ангийн үйл ажиллагааг талсан зогсоох шийдвэр авсны дараа 10 цэрэгтэй мордож Германуудын мөрийг мушгив. Тэдэнтэй хамт явсан Баавоживын цэргүүд байнга мэдээ өгч явсан тул хайж олоход төв гүчирсэнгүй. Фон Папенгеймч түүний лагерт давхин ирсэн харчин гүн сэжгэлсэнгүй найрсгаар тосон авчээ. Баавожив Папенгеймтэй энэ тэрийг ярилцах зуур түүний цэргүүд гингүй суусан германчуудыг барьж авчээ. Тэхийн чинээс санаагүй фон Папенгейм ихээхэн гайхаж хүлээстэйгээ ноцолдох зуураа "Эрхэм гүн, эн чинь юу болж байна? Та бид хамтран зүтгэхээр тохироогүйсэн билүү?" гэж дуалдав. Баавожив инээж "Таны хийж яваа ажил Монгол Оросыг хагаралдуулан муудалцуулах муу хулгайн ажил бай. Бид хэдий хөрөнгө мөнгө дутагдж ядарч зовж яваач Монголдо муу юм хийх санаагүй. Харин таны хорлон сүйтгэх ажиллагаа сэдсэн хэрэгээр цэргийн ёсоор буудан хороо" гэхэд фон Папенгейм "Бид Кайзерийн Герман гүрний харьяатнууд танаа Монгол улс Герман гүрэнтэй байлдаагүй. Бидний амийг хороосон хэрэг хоёр улсын харилцааг муудуулж танаас Герман гүрэн бидний амийг нэхэх болно. Хожимо их муу хэрэг болно шүү" гэж занал хийв. Баавожив татж байсан гаансан гуталдаан тоншоод босохдоо "Би Монголоос хөөгдөн гарсан хүн. Сэтгэл зүрхэндээ Монголон гэж бодож байгаа болохоос яг одоо бол манай харчин хошуу дундад иргэн улсад харьяалагдах тул би ч дундад иргэн улсын харьяатанд тооцогдно доо. Дундад иргэн улс энэ дайнд чинь Оросын талд байгаа байхаа. Тэгэхээр танаас дайны цагийн хуулиар ялаа суухад буруутгах зүйлгүй" гэж хариулаад төчмөл тас шууд "Энэ тагнуулуудыг хороогоо цогцлыг нь шатааж улам өргөй болгож устгавал зохино. Унлах хөрөнгийг бүрдгээд даруй нууж олдох сэжимгүй болго" гэж тушаагаад мориндоо мордов. Фон Папенгейм тэднийг суллан тавьж явуулбал их хөрөнгөөр шагнана хэмээн араас нь хашгирсан боловч тэрээр эргэж харалгүй давхин одлоо.
Харчин цэргүүд элсэн манхан дунд олзны германуудыг аваачаад буудан хороож цогцыг нь шатаан устгажээ. Тэмээтэй ачаануудыг бүртгэхэд 100 мянган мөнгөн ёншгойд 8 герман винтов их хэмжээний тесрэх бодис гарчээ. Баужовыг Германы хорлон сүүлгэх отрядыг устгаж Дорнод хятадын төмөр замд учруулах их хэмжээний хонхирлыг сэргийлсэнд Оросын тагнуулын алба ихээр талархаж Германы отрядын авч явсан мөнгө Тэмээ Зевскийг хүлээлгэн өгөөд дээрээс нь нэмж түүний цэрэгт 24 маузер буу 2000 винтов буу өхөр амлсан боловч хуураад орхижээ. Хаахана дэмжлэггүй болсон Баужовыг Японы тагнуулууд эргүүлж эхэлсэн бөгөөд Манжуурт буй Манжин хаан төрийг сэргээх тэмцэл явуулж буй хятадуудад туслах ахуйд зостын чуулганы асуудлыг зохицуулж өгнө хэмээн ятгах эхэлжээ. Японы тагнуул Ишомури түнд ирж уулзаж ятгсны дагуу тэрээр төшмөл тас шувууг цуг Япон явуулав. Түүний дараа Японы офицерууд хаальярт суугаа Оросын консул Усатигаар дамжуулан 1000 винтов 50,000 сум Баужовт өгөх гэж оролцсон ч Оросууд татгалзжээ. Мөн Манжин төрийг сэргээхийн төлөө тэмцэгч сүүчин вангаар дамжуулан энэ хэргийн төлөө зүтгэхийг ятхан чамгүй цэрэг зэвсгийн тусламжийг Япончууд үзүүлсэн ажээ. Япончуудын зорилго нь Баужовын цэргийн хүчийг ашиглан Манжууртай хил залгаан нутагт Манжигүрнийг сэргээх зорилготой завсрын ус байгуулах явдал байлаа. Японы зэвсгээр цэргээ зэвсгэлсэн Баужов байлдааны ажиллагаагаа дахин эхлэхээр төлөвлөж эхлэв. Гэтэл хүрээнээс зарагдан халах голд ирсэн Хатанбаатар Магсаржавын элч Далайбаатар түүний өргөнөө бүрэлдсэн ирэв. Цай ууж амар мэндэ мэдлсэний дараа Далайбаатар Баатар ван таны амрыг ирж мэндийг асуугаад хязгаар нутагт төвшингүй байлгаж болохгүй байна. Зэр зэвсгэн хураалгаж нам төвшин явна уу? Зэвсэг хэрэглэлийн зардлыг улсын сангаас олгож бай гэж хэлвэллээ. Гэхэд Баужов ихэд бухимдан бид нэгэнт Монголоос жигшигдэн хөөгдсөн тул цалин пүнлүү нэхэхгүй, зэр зэвсгээж хураалгахгүй. Харин ч энэ зэвсгээрээ Монголоос чадах чинээгээр хоолон олж идэнэ. Монголтой эргчин эмэгчнээ үзэлдсэн дийлд байс гомдох зүйлгүй. Дийлж чадвал Монголоос амиа тэжээхээр аль тэжээ. Чамайг уулн барьж хороох ёстой байсан юм. Гэхдээ чамайг хороогод ашиг тус өгөхгүй тул миний үгийг дамжуул гэж амьд буцаая хэмээжээ. Элч Далайбаатрыг бодсны дараа Баужов эгүүзэр хутагтад загтал бичиж бид их Монгол улсыг мандуулах хэрэгт хүчин зүтгэж ирсэн билээ. Гэтэл тэр хэрэг нэгэнт бүтлгүй болсон тул сүүчин вантай хэлэлцэж Манжих гүрнийг сэргээх хэрэгт хүчин зүтгэхээр шийдэв. Энэ тухай Япон лугаа хэлэлцэж тохирсон амаа хэмээн дуулгажээ. Японы зэвсгээр хангагдж цэргийн тоогоо үлэмж нэмж 10,000 цэрэгтэй болсон Баужов мөгдөн жихээ зэрэг олон хотуудын орчимд амжилттай байлдаж эхлэв. 1916 оны 10 дугаар сард жихээгийн орчим нэгэн жижиг хотыг дайрч байгаад Баужов их бүүний суманд өртөж амь алджээ. Энэ үед Монголд байсан өвөр монголчууд ч тэмцлэн үргэлжлүүлсээр байсан билээ. 1919 онд бичигдсэн Монгол улсын шаштрт дуртахдаа Илийн цахар хошуунаас Монголд ирсэн Ялгуун Баатар байл сумья олноо өргөгдсөний 6 дугаар онд их цэргийг анги хувааж цахар шулуун хөхийн хошуу 7 нуурын зэрэг газарт хуралдсан гэмн цэргийг хятан хөнөөсөн ба жич Бяруу хотыг булан авч ургаш нэвтрэн орж Юужаан, Инши, Линцижааны зэрэг газарт хуралдсан гэмн цэрэг лүгэ удаа дараа хүчлэн байлдаж буу зэвсэг зүйлийг олсон авсан учраас гавьяаг илэрхийлж хөхүүлэхийг гуйж айлтгаа. Зарилгаар Бээсийн зэрэг шагнан хүртээжээ хэмээн тэмдэглэсэн байна. Шудрабаатар Баужов эмгэнэлтэйгээр амир өгцсөний дараа харчин цэргийг түүний хамаатан шадар болон даргалах болсон авч Баужовын тавьж байсан зориг алдагдж хэсэг босог цэргийн ангид болон хувирсан юм. 1917 онд харчингууд баргад цөмрөн орж тэнд байсан хятадуудыг хөөж хятад захирагчийг нь зайлуулан барга захирагчтай болгож байсан авч удалгүй дөрөв хуваагдсан зарим нь хятад зэрэгт хүчин зүтгэх болж зарим нь бут цохигдсноор харчингуудын тэмцэл бөхсөн. Гэхдээ харчингуудын тэмцэл баргад харьцангуй өөртөө засах байдалтай байх боломжийг олгож автономт эрэхтэйгээр 30-аад он хүртэл оршин тогтносон билээ. Баргын хувьд байдал эхнээсээ л харьцангуй өөр байсан юм. Орос Японы 1907 оны гэрээгээр баргын нутаг Оросын нөлөөний бүст тооцогдож байсан бөгөөд Дорнод хятадын төмөр зам баргыг дайран өнгөрдөг байсан тул Оросууд энэ бүс нутгийн онцгой сонирхолтой байлаа. Гэхдээ Оросын гадаад явдлын яам баргыг халахад нэгтгэж болохгүй гэж үзэж гадаад Монголын асуудлыг
Дорнод хятадын төмөр замтай холбож болохгүй гэсэн байр суурьтай байна. Иймээс бараг харьцангуй бие даасан байдалтай байсан боловч Оросд октябрийн хувьсгал ялж иргэний дан эхэлснийг далимдуулан баргыг хятадууд эзлэн авсан юм. Хожим нь баргын эх орончид тэмцлээ үргэлжлүүлэн баргын хувьсгал гихчийг хийсэн билээ.